Ер нь бол анх асуудал бол орлого нотол гэж гарсан. За энэ асуудал дээр Монгол Ардын намын баг хурал шийдвэр гаргасан. Ерөнхий сайдаас асууж байгаа нь энэ ер нь хэр үндэслэлтэй болсон юм бэ? Өнөөдрийн энэ асуудлын ярианы дийлэнх хувь нь бол хамтарсан засгийн газар буруу байсан, муухай байсан гэдэг сэдв рүү орчлоо. Засаг байгууллагатай буюу намууд хамтрахтаа 578 зөвлөл заалттай байгуулсан. 4 жилийн хугацаанд тодорхой зорилтуудыг тавьж хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг өрөө бүхий засгийн мөрийн хөтөлбөрийг байгуулсан. За Ардсан нам, Ардын нам хоёрын мөрийн хөтөлбөрийн ижилсэл, сонгуулийн ижилсэл энэ засгийн мөрийн хөтөлбөр дээр 85.9% буюу бараг 86%-аар нийцчихсэн учраас Ардсан намын төлөөлийн төв байгууллага бол хамтрах зүйтэй гэдэг шийдлийг гаргасан. 1. Хоёрдугаарт 126 гишүүнтэй парламент болсон нь цаашдаа ер нь бид нар улс орны хэмжээний томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд талцаж, улс төржиж, популизмдан эдэгдэж, дороо хийрхгээс илүү нийтлэг язгуур ашиг сонирхлын төлөө хамтраад явъя гэсэн ирмэлзлээр тулгуурласан. Магадгүй 28, 32 онуудад ч гэсэн 126-тай парламентын илүү олон суудл авсан нам нь бусдаа урилга тавиад хамтраад асуудлаа шийдэх ийм герман маягийн соёл тогтно гэж харж байгаа. Тэр утгаараа өнөөдрийн энэ хэлцэх асуудал дээр ер нь хамтарсан засгийн газрыг нэг удаагийн энэ хэрчмээр нь биш, урт хугацаанд улс төр, эдийн засаг, төрийн онолын зүй тогтлоор нь бид нар асуудалд хандмаар байгаамаа. Ардсан намаас засагт ажилласан тэргүүн шадар сайд Лууган Төмөр эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бол алсын хараатай харж гал атгаж ажилласан. Туван сайд олон жил гацсан байгаа олон асуудлууд дээр хувийн нэр хүндээ золиослж энэ талбарт ажилласан. Цэндийнбаатар хүү мэдээлэл технологийн салбар нь өөрөө төрийн хүртээмжийг ахиулах боломж гэдэг утгаараа иргэдэд хүртээмжтэй төрийн үйлчлэгийг сайн байлгахын төлөө ажилласан. Батсуур сайд барилгын салбарт бас шинэ платформ, шинэ реформуудыг хийхин төлөө зоригтой ажилласан. Эрдэнэ бүрэн сайд төдийлөн ил гараагүй ч гэсэн асар нухацтай бодлого барьж ажилласан. Одон туяа сайд ганцхан асуудлыг хэлэхэд эгийн голын олон жил гацсан төслийг явуулж чадж байгаа. Од хоёр сайд үнэхээр төрд царцанг байдалд бас хяналт хэрэгтэй юм аа, цэвэр агаар хэрэгтэй юм аа гэдгийг дотоод хяналт энэ зүйлийг засагт бол сайн ажилласан. Энэ чихнээсээ гал аваад эсэргүүцтэй тулгараад эхэлсэн. Алтан гэрэл сайд шудраг осыг сахиулах том санаачлалуудыг гаргаж хүний эрхийн багц хөтөлбөрүүд, хуулийн төслүүдийг оруулж ирсэн. Тэгэхээр энэ Ардсан нам засагт хамтрахаараа улс оронд сөрөг үр дагавар бий болгочлоо гэсэн PR-ыг та юу гэж харж байна? Монгол Ардын баг хурлаас Ардсан намыг гаргах шийдвэр гаргасан нь хэр шудраг ёсонд нийцнэ гэж та үзэж байгаа юм бэ? Эцэст нь хамтарсан засгийн газар түүний эсрэг дангаараа олон улсын намын засгаа байгуулна гэсэн логик бол би түр хугацааны их гэж харж байгаа. Тийм учраас эдгээр зүйлүүдэд уус өөртөө хариулаач. Төгсгөлд нь саята төрийн байгуулалтын байнгын орон дээр үг хэлэхдээ хэрвээ зөвхөн орлогоо нотлох асуудал байсан бол би гараад уулзах байсан. Харин томоохон асуудлууд байгаа учраас гисэн таны хэлдгээр амаргүй нөхцөл байдлын тухай ярьж байна. Тэр яг их хурлын чуулган дээр яг тэр шалтгаануудад тайлбарлаж өгөөч. Орлогоо нотлохоос өөр ямар тодорхой үндслүүд байсан юм бэ? Эдгээр асуултуудыг асууя. За хариулт өгье. Ерөнхий сайдын микрофон. За Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. За ер нь хамтарсан засгийн газар байгуулагдаад ажиллахад бол давуу олон сул талгаар тийм л. За үүнийг би бүлэг дээрээч, баг хурал дээр ч бас ярьсан. За давуу тал нь бол яг сая таны хэлдгээр үнэхээр Ардсан нам болон бусад намаас томилогдсон сайд нар бүгдээрээ л кабинетын зарчмаар нэг баг болж ажилласан. За ингээд том асуудлууд нь бол явдгийн жишээ бол саяны дурдгдсан энэ том төслүүд. 10 сарын дотор бид нэр 5-6 ийм гацчихсэн шийдлүүдийг хийж чадсан. Зарчмын, идеологийн, үсэл бодлын маш их тийм ялгаатай олон шийдвэрийг хамтарсны үр дүнд гаргаж чаддаг. За сул тал байна. За сул тал юу вэ гэхээр айл нам дотор
сайд болоогүй хэсэг дээр одоо асар их хэмжээний ийм одоо далд гомдол зангирдаг юм байна. За энэ нь өөрөө одоо улмаар том асуудлууд болж за одоо хяналт боллоо гэхэд орон нутагт ийм асуудлууд үүсэж байна. За томилгоон дээр тэрийг халтсан байна. За ийм агентлаг дээр байгаа хүн ийм мэдээллүүдийг аваад байна. Энэ өөрөө одоо дараа дараагийн асуудал дээр сөрөг янз бүрийн одоо ийм улс төрийн үр дагавар дагуулж болцсохгүй байна. Таны хувьд одоо арчсан намд арай илүү хөтлөгдөж байна. Зөвхөн л одоо 3 намын даргал шийдвэр гаргадаг болж байна. Зэрэг ийм одоо олон асуудлууд бол үүсдэг юм бэл. Энэ бол одоо суур одоо шалтгаануудын нэг. За олон асуудлууд бас одоо олон ч бас ийм одоо улс төрийн үйл явдлууд болж өнгөрсөн. За энэ бүх зүйл дээр л одоо бүлэгдэр байнга л би хамтарсан засгийн газрыг хамгаалахын төлөө одоо ажилласаар л байсан. Сүүл рүү яг үнэ хэлэх жоохон ганцаардаж гисэн. Бархаа болж гисэн. Тайлбарлаад нэмэргүй болж гисэн. Ийм зүйлүүд болдгийм байлээ. Тийм учраас би өнөөдөр бас итгэл хөдлөл хэсэг тухайн асуудлыг ярьж байгаа ч гэсэн би дараагийн одоо засгийн газар дараагийн одоо парламентын гишүүд одоо сургамжилж үлдээсэй. Тийм учраас нуугадах зүйл байхгүй, илэн талангүй ярьчих нь өөрөө төрийн протоколд ингээ үлдхэн зүйтэй баха гэж батсан. За орлогын нотолтой холбоотой асуудлыг би 5 сарын 23-нд авилтаа тэмцэх газар өгсөн. За энэ бүх асуудлуудыг өнөөдөр ч гэсэн би одоо нээлттэй тэрнгүү хариулахад бол бэлэн байгаа. Сая төрийн байгуулалтын байнгын орондоо ч асуусан. Нэмэлт ах. За нэмэлт 1 минут үгүй. Гэхдээ энэ асуудлыг яг аваад үзэхэд 23 настай тустай амьдарч байгаа хүн хин нэг хүнд хайр сэтгэлтэй болоод бүгж авч өгсөний төлөө засгийн газар огцрол цаашдаа энэ их олон геополитикийн сорилт дундуур докторгүй байдал үүснэ. Тийм учраас би өргөдлөө өгөөгүй. Энийн цаана суур өөр асуудлууд байсан. Өнөөдөр одоо энэ олон асуултын дунд биелэн талангүй л бас асуудлуудыг ярина. Тэгээ бодиттой ийм дүгнэлт нийгэмд ч бай, парламентч бай дотор үлдэх нь дараагийн зүйлд одоо чухал сургамж олно л гэж би бодож байгаа. Тийм учраас хариулахад юм байна. Арчсан намын сая нэр дурдсан сайднууд би бүгдэнд нь талархаж байгаа шүү гэдгийг бас хэлье.